Өдөр бүр шахуу Монгол хүний алтан ам хятадуудын гарт үргэлдэх боллоо. Нутаг дээрээ байж байгаа золбин тэнэмэл хятадуудын гарт амиа алдна гэж юу гэсэн үг вэ? Нутагтаа бол амтны боол болж явсан өмхий хожаанаар Монгол ирмэгцээ гэрлийн хурдаар даам гарч хятадаа үзээгүй эрх чөлөөг мэдрэн пэдиж эхэлдэг. Тэнд тэр хятадтаа бол цагдаагийнхаа хутлыг үнсэн бүхэлддэг байсан хожаанаар Монгол ирмэгцээ Монгол жирийн цагдааг мань загнадаг, зоддог, тархийг нь хаг зөгтөг болж эхэлдэг. Ийхүү авилгаж цагдаагийн даргаар дамжсан хятадуудын ноёрхол тухайн орчиндөө газар авдаг болоод удаж байна. Хятадын төр гадаад руу бүр мөсөн явах гэж хятад иргэдээ 40 мянган ён өгөөд эргэж битгий ирээрээ хэмээн хөөгшгөө гаргадаг гинлээ. Харин нутгаасаа хөөгдөж гарсан орон гэргүү тэнэмлүүд Монгол ирмэгцээ Монгол төрийн цагдаагийн тархийг хаг зохиж Монгол эхнэр авч Монгол хүүхдийг заазуурдан алж машин тэргээр дайж алах гэх мэт зүүрлэшгүй муухай хэргийг үлдэцгээж байна. Харин гадаа тэргийн яам аялал жуулчлалын яамд хятадуудыг визгүй оруулж ирэх асуудлыг шийдэхээр ярьж байж гардуулчаад сүүлдээ түүнийгээ зүгээр л бөөнөрөө аялал жуулчлалын виз хүссэн тохиолдолд хөнгөлж үзэх тухай асуудал яригдж байсан юм а хэмээн болцож байна. Монголчууд бид хятадуудыг нэвч чухт мэднэ. Эрдэнэзүүд мөрөх гэж хар хорныг сонирхох гэж бөөнөрөө яваа хятадуудыг үзнэ үү та нар? Уучлаарай. Хизээч тийм байгаагүй юм. Хятадуудын Монгол ирдэг гол зорилго нь мөнгө бас дахин мөнгө. Монгол улс бол орон гэргүй нутагтаа ад үзэгдсэн хятад түүний хувьд бухны орон, эзэмгүй, хамгаалагчгүй Эрдэнэсийн авдар, эмс өгтийнх нь ингэр задгаа эрх дураараа дурах газар болж харагддаг юм. Юу яасан хятад жуулчин бэ? Хятадууд Монголоос юу үзэх гэж ирэх юм бэ эцээцэд? Бээжингийнх нь төв талбайд байдаг ордон гэхтэл манай хэдэн давжаа хийдэн зэрийн дэргэд жинхэнэ ордон байхгүй юу эн чинь? Өөр тэгэд юу үзэх гэж ирэх юм? Хүүхдийн парк дээр тоглох гэж ирнэ гэж л битээ хэлээрэ дэ. Дэлхийн паркт тоглолтын хятадууд Монголын алсыг харагчдаар суух гэж ирэх үү? Ёстой уучлаарай. Монгол гэр Монгол аж ахуй үзэх гэж ирэх үү? Битгий донгос тэдний мэдэл жинхэнэ ойрог монголоор байгаа бүхлөтэн өвөр Монгол байна. Одоо тэгээ яах гэж ирэх юм? Гадаад иргэн сайд ноён мөнх хөргөлтаа таних хүн хуурах гэж байгаа юм шиг элдвийн бүүер. Монголчууд оюун хорол та хоёроос тэнийг биш. Ороод ир ч гэсэн хідэн хужигаа дийлэхгүй ч юун хэл орчмын аялал жуулчил вэ? Энэ Монголын захын хідэн аймаг аль хэдийнэ хар хиттээр дүүрчгээд байна. Та хоёрын виз өгсөн хятадууд Монгол дахь хятад гуанзанд орж хятад буудалтаа бууж хятад эзэдтэй мөнгө өгөх мөртлөө Монгол хүүгнүүдийг нь бузарлаж Монгол цагдааг нь зодож Монгол хүний минь амийг хөнөөгөөд байна. Өнгөрсөн жил босоо Монголын залуусыг төрийн хүчээр нухчин дарж авсан. Одоо тэгээд дээрээ даруулахгүй болсон хятадууд өмнөгөө Сүхбаатар дорнод ёстол дураараа дөргөж дун чөмгөөрөө лэмбдэж хулгайлж зөөж хүүхэн хүчиндэж хүн алж хүрээ талж эхэлж байна. Ийм байхад нэмж хятад оруулна гэж юу ярина вэ? Ахин хэлье, энэ бол үндэсний дайсагнал. 1970-ад оны сүүлээр Вьетнамд байсан хятад яг үүн шиг даам гарч үндэс угсаагаар нь дээрлэхэж эхэлсэн тул бослог хөдөлгөөн зодоонуудаа гарч бараг дайн данжны хэмжээнд хүрсэн тул 800 мянга шахам хятад хүн Вьетнамаас зүгтэн гарч үүнийг нараад хятад улс иргэдээ хамгаалах нэрийдлэр Вьетнам руу цэргээ оруулан дайрч хойд хэсгийн олон хот осгоныг эзэлж авсан түүх байна. Харин тэнд Америкийн цэргийн бааз байсан тул та цэргээ эргүүлэн татаж байжээ. Энэ бол иргэдээ хамгаалжгүй асуудал биш, зүгээр л цэрэг оруулах шалтгаан байсан юм. Хятад иргэдэд дургуутсан монголчуудын дургуутсал дартай торох шиг л болсон байгаа. Ийм байдал дээр нь ахин олон хятад орж ирвэл нутаг дээрээ байгаа монголчууд эрхвш босдгийн байгаа үстэй. Тэр үед үүсэх асуудлыг харин хэн хариуцах вэ? Та хоёр л хариуцахгүй. Тэгэхээр хятадуудад Монгол руу бөөндөж оруулах виз өгөхөш харин эсрэгээр нь одоогийн байгаа визийг чангаруулах тал дээр ажилласан бодит байдалтай нийцнэ. Өөрөөр бодох чаргагүй асуудал бол энэ юм. Сошиалар дарахад байгаа 30 сая хятадтай алдсаж байснаас төрийн ордонд байгаа 76 малыг чирээд буулахад хамаагүй амархан гэсэн энэ үг тэнэг үйлдэл чинь хариулт болно. Наад муухай санаагаа орхисон чинь дээр.